Сайн бацхан үзэгчдээ дуу төрсөн түүх нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаад 1987 онд мэндэлсэн Монгол Улсын гавьяа жүжигчин Насан Тогтохын дуулсан Зүүд гэдэг сайхан дууны төрсөн түүхийг өгүүлэх гэж байна. Зүүд гэдэг энэ сайхан дуу тухайн рок попын ертөнцид өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх уур амьсгалыг мэдрүүлсэн юм. Мартан холтрын зовгүй миний зүдэнд чирлээ. За дуу төрсөн түүх гэсэн энэ сайхан нэвтрүүлэгт миний бие оролцож байгаад өнөөдөр маш их сэтгэл таатай байна. За саяны миний энэ дуулсан дуу анх тэртех 1987 онд энэ дог дуулах завшаан тохиолдсон юм түүхтэй. Одоо та бүхний мэдэх манай хөгжмийн зохиолч Гэн хоёр гэдэг одоо манай рок пop урлагийн дунд хаван хэмээн алдарсан одоо манай инх хоёрын дуул да. Үг нь бол одоо бас манай нэрт яруу найрагч банзрагч байгаа үгийн хэлсэн. Тэгэхээр маш сайхан үгтэй. Мөнгөн шөнийг гэлбуулаад миний од наддан ирлээ. Мөнгөн шөнийг мартуулан мянган одноос тасарч ирлээ. Мөрөөдөн хүлээсэн миний зүрхэнд чи буула мартан холдохын зовлонгүй миний зүүдэнд чи ирлээ. Би бас нэг Монголын араад өдөр бас нэг бичлэг хийх гээд байж байхдаа яг энэ дуу маань бол гарцсан байсан л да. Би яруу найрагч Дасуугийн манзарагчтай танилцаад зүүд гэж нэг шүлэг бас надад үзүүлж ирсэн. Тэгээд би тэр шүлгийг би нэг аяж боломж гэж бодоогүй. Зүгээр аваад хадгалцсан өрөөндөө тавьсан байдаг л зүгээр хараа сууж идэг. Нэг өдөр яг зүгээр шүлгийг харж сууж хагаад зүү тэгээд одоо яг ингээд үнэхээр нэг одоо нэг бас нэг хүн зүүдэнд л нэг иймэрхүү аялгау гарч ирэх одоо байлгүй одоо болох юм гэсэн байдлаар яг зүгээр төгөлдөр дээр ингээд оролдож байгаа л яасан тэгсэн чи харин эрдэсэн шүлгийг уншаад ингээд дуугаа аялаад байсан чи ер нь яг аялгам ороод ирсэн л дээ. Одоогор бол Монголын үндэсний радио телевиз дээр одоо тэр үед нэг бас л нэг урлагийн холбогдлолтой нэг нэвтрүүлэгт оролцохоор явж байхдаа санамсаргүй одоо манай эстрад урлагийнхны дунд Хомо хэмээх одоо нэрээр алдарсан манай нэрт хөгжмийн зохиолч инх хоёр манд тэр үед яг явж байсан л да. Тэгээ бит хоёр санамсаргүй уран бүтээлийн яриа өрнүүлээд хоорондоо бас элдв яриа хүрнээд байж хаад инх хоёр маань одоо бас жоохон нэг 100 г татсан нэлээд сэтгэл хөдлөлцөн явж байсан. Тэгээ бит хоёр яг тэр яриан дундаа яг ч юм хоорондоо бас нэг уран бүтээлийн одоо хамтарч нэг сайхан дуу гаргах юмсан гэдэл бас өөр хоорондоо ярьж байсан чинь ерөөсөө надаа нэг маш гоё аялгау миний сэтгэлд яваад идэгээ. Ер нь бодоод байсан чинь чийл энэ дууг дуулах хүн юм байна. Хэрвээ хүсвэл чамд одоо цаг зав байвал чиний сонсох боломж байна уу гэсэн. Тэгтэн би байлгүй яг одоо цаг зав гарахгүй ч байсан гаргая. Тэгэл энэ дуугаа ерөөсөө шууд насан тогттлоо. Өгнө шийдэл 87 онд би аранжировок энтрийг бүх юмудаа өөрөө бодцсон байсан л да. Тэгээд нэгэн студийг гуйж ороод төгөлдөр хуур хайсан бас олддгоо. Тэгээ арай гэж нэг жижиг студ дээр нэг төгөлдөр хуур байж.
Тэгээд тэнд очиод маань над тоглоод үзүүллээ. Яг одоо энэ хүүг аяар ингээд аюугаа ингээд ингээд тоглоод эхлээд үзүүлэхэд надаа яагаад ч юм айгүй гой санагдсан л да. Ингээд дуу нэг тийм эвтэйхэн дуулагдахад тэгээд маш их тийм боломжийн их сайхан өнгө аястай. Тэгээд соёл эрдэнэ бас Монголын телевиз дээр бичлэгтэй байсан. Соёл эрдэнэ жолгон. Манай хөгжмийн зохиолч Инквайр ирээд одоо энэ дууг масаад болохоор болж байгаа гэдээ бид нэр энэ дууг яаж хийвэл бас хүн төрсөн сайхан болох уу гэх тэгэхэд дээрээс одоо шууд бичлэг нарыг дуугаа сурая. Би чинь өөрөө тийм задгаад хоолойтой хүн. Гэхдээ миний өнгө тембер бол мед сопран, зарим үедээ бол ер нь айл тал руугаа ч орох. Тэгээ тийм хоолойнд яг ингээд тохирсон хэлбрээр дуулыг гэхэр зэрэг надад жоохон дээрдэх өнгө аястай. Тэгээд өөрөө болохоор чи яаж энэ дууг бол дуулж болно. Чамд хэрвээ таалагдвал энэ дууг хоёлоо одоо хамтар чи гэж саналыг тавьсан. Инхээр өөрөө санаа нь бол нэг тийм одоо нэг тийм од шиг тийм гялтгансан юу энтертэй нэг клавишаар гаргаад иймэрхүү маягаар одоо хөгжим нь бол бас нэг олон юм ингээд цаана ингээд бичгнүүлгүй хий гэдэг тийм санаагаар тэгэл ерөөсөө соёл эрдэнэ чи одоо манай эдэн найз нар бүгд л байлаа цомоо даймаа жага Батуулд байсан гасан батах. За ингээл энэ идтэйгээ ярьж байгаа нандаа ихч байсан. Миний тэр дууны бичлэгэн дээр аяндаа сонсогдсон л доо них гоё явдгийг. Драрара гэл нэг гоё тийм нэг гитарын нэг аяыг гасаах нэг гоё тоглодог. Телевизийн нэг 600 студиуд шүү дээ. Тэр том студиуд дотор ердөөсөө нэг 30-40 минут л бэлтгэл хийсэн баг. За ингэж явах ингэж явна. Тэгээ би өөрөө төгөлдөр ороод авалж исэн. Хэний цагдаан төгөлдөр хэний цаад синтезатор хөгжим нь бол Батуулд бид нар Бонниг дууддаг юм л да. Бонни дагс. Тэгээ бид нар тойрч сууж байгаа л энэ дууг анх хийсэн юм байгаа. Одоо тэр манай амтлагийн тойрч сууж байгаа л ингэж хийвэл ямар үг гэдэг Инквайртайгаа яриад зохиолчтойгоо. Тэгэл тэр дуу одоо та бүхний сонсож байгаа өнөөдөр хүртэл сонсож байгаа тэр анжрокоор анх бүтсэн дүүхтэй. Мэргэжлийн студи гэдэг нь бол хараахан байгаагүй байсан цагт бид радионд бол арай бичүүлж амжаагүй. Зөвхөн гадуур бол яг өөрсдийнхөө амьд тоглолтоороо энэ дуугаа бол олон түмэнд хүргээд ихэлсэн. Тэгээд хүмүүст бол маш их таалагдчихсан. Дараа нь бид нар чинь бараг 89 онд байна уу да. Энэ чинь анх бичлэгэнд орсон шүү дээ. Тэр үед чинь бичлэгийн студи бол бараг байхгүй шахав. Тэгээд мэргэжлийн уран бүтээлчид бид нар бол ерөөсөө тэр үед чинь радиод л ганцхан бичүүлдэг. Тухайн үед хөгжмийн зохиолчдын холбоо гэдэг хөгжмийн зохиолчдын холбоо юу вэ? Манай хажуудлын соёлын төвөргийн хажуудлын өндөрт байсан. Одоо таа бүхэн мэдэнтэй байгаа Инквайр тэрийг ажиллуулж исэн хонхын Инквайр гэдэг хүмүүс бол анддаг юм л да. Хонхын Инквайр маань тэнд ажиллаж исэн тэдний бол одоо Тэскам гэдэг одоо юм Японы хоёр том намартай нэг том байсан. Тэр үед хамгийн л одоо мэргэжлийн төвшөнд бичижсэн л хөгжим шүү дээ. Яг энэ зүуд гэж дууг бол одоо хонхын Инквайр маань бичиж тэгээд тэндээсээ бараг ер нь кассет тэр ч бол ер нь гарааг байсан тэр CD битэл кассет ч гараагүй. Тэгээд анхны кассетын дөрөөр хэлбэл яг энэ дуу маань орж ирсэн тийм төвхтэй. Тэрнээс хойш л тэгээд хаасайг тартсан л да. Тэгвэл дууны хувьд бол сайн одоо зүүднэл одоо бүр сэтгэл зүрхнээс гарч байгаа зүүдэндээ битсэн одоо тийм дуу бүтээл гэж би бодож байна.
телевизээр гарсан. Тэгэл ерөөсөө тэр гарсан даруйдаа л ерөөсөө хийт болсон гэх юм да тухайн үед залуучууд шууд үрчээсэн. Энэ хүн болгон мэддэг болсон шиг бол да. Үг ая хоёр нь хоорондоо ерөөсөө яг захиалсан юм шиг маш сайхан нийцсэн, нийлэмжтэй тийм сайхан дуу байсан. Соёлын намтгийн тоглосон бичлэгээр бол юу бидний арай яг анх гарч исэн яг тийм хөвлөрөөр байдаг юм л да. Дараа нь бол яг улсын филармоны зааланд бас нэг удаа нэг бичижсэн. Тэр сүүлийнхэн хоёр дахь бичлэгээр одоо энэ насан туршийн энэ доо ингэж явж идэв. Алс хол Франц улсад хүртэл энэ дууны аялгаа ихшиглэж байсныг нэгэн хүн сонсноо Монгол улсын гавьяа жүжигчин насан тогтоход хэлж байжээ. Монголд аялж явсан Францын хөгжимчин энэ дууг машин дотор анх сонсоод улмаар Францын театрын тайзнаа арай өөр хэлбэрээр тоглож байсан нь тэр байжээ. Мэргэжлийн өндөр түвшний уран бүтээл хаанч хэний ч сэтгэлд хүрч аль ч цаг үед амьдарч чадахын нэгэн илэрхийлэл бол энэ юм. За би сая үзэгч түмэндээ ховын хоёрын хөгжим за нэрт яруу найрагч банзрагч шүлийг зүуд гэсэн сайхан дууга. Одоо манай сургуулийг өнгөрсөн жил төгссөн мотив хамтлаг гэдгээр нь та бүхэн сайн мэдэх бах. Мотив хамтлагийн гишүүн Гамбаатайгаа харилцан дуулж үзүүллээ. За би яагаад зориуд бас Гамбаагаар одоо өөрөөр хэлбэл өөрийнхөө шавьаар дуулуулж байгаа юм бэ гэхээр зэрэг манай шавнар маань миний одоо дуунуудаас бас энэ зүуд гэж дууг бас дуулах саналыг их тавьж өөрсдөө ч бас сургалтанд авч бас энэ дуугийн маань дуулдаг. Үзэгчдээс нэг үзэгч надад санамсаргүй нэг арга хэмжээгээр таарлаад хэлжсэн л даажлаараа би өөртөө чинь уулзсан гэж асар их боддог байлаа. Би өөрөө чинь зүуд гэж дууг би анх сонсоод би өөртөө чинь дуурлж байлаа гэд бүр хэлжсэн. Би тэгээд гайхаад үнэхээр тэр дуу бол яста үнэхээр гайхалтай дуу. Би тэгэл тэр дуучныг нэг ойроос нь ядаж харах юмсан. Энэ үнэхээр ямар гоё дуу вэ гэж би айгүйх боддог. Үнэхээр тэр дуутай холбогдлолтой миний маш их тийм үйл явдлууд болж исэн. Тэгээ би сүлдээ тэр дууг ингэж бүр сонсоор байгаа сүлдээ би одоо тэр дуугаар дамжуулж би бүр одоо ягаад ч би танд одоо бараг хайртай болцсон юм шиг бүр тийм сэтгэл ингэж надад одоо төрж исэн. Би тэгээ тантай бас ингэж бас таарлалт юм байжээ гэдэг ингэж одоо сэтгэлээ нээгээд ингэ хэлж байгаа би бүр айгүй гайхаад тэгч одоо бас нэлээ хэдэн жилийн дараа юм байна. Тэр дуу төрснөөс хойш 4-5 жилийн дараа ч байна. Миний энэ зүү дууг бол одоо манай одоо миний үр сайн одоо хайртай хөндлөж явдаг нэг хөгжимчин болорхоо маань энийг бас орчин үеийн арай инструментальны болгож хийсэн байгаа. Дууншиж байгаа гэж хэлж болно л да. Одоо яг мастернгийнхаа ажилд орж байгаа үндсэндээ бол бичүүлсэн. Тэгээ тун удахгүй үзэгчдэн хүнд маань тэр одоо зүүдээр хийсэн транс стилээр бичигдсэн тэр хүүг ая бол их шиглэх болно. Бидний зорилго нь болохоор жоон хаус диско стилээр хийсэн. Тэрэн дотроо гармоник яг өөрийнх нь байгаа гармоныг өшөө баяжуулж гармоны дууралтыг тэр хөнгөн тэр хаус стилд тохируулж яавал гоё эвтэйхэн дуурах бай тээ. Дунд нь гоё пентатоник гоё тийм бриж хэсэг оруулж нэмж ингэж найруулж хийсэн байгаа. Гомдохоор бүр залхах заяа. Аа бас ч өгшөө гэдэг нэг
энэ дуу дуулахаар би өөрөө ирэхгүй ягаад ч юм ингээл заримдаа бас нэг сэтгэл гансраад ч юм уу тэр сайхан уран бүтээлчтэй бодохоор ягаад ч юм буцаад тэр сайхан уран бүтээлч нь миний хажууд байгаа ч юм шиг амьд сүрэн байгаа ч юм шиг ард маань хоолоо хийж байгаа ч юм шиг хүүгэх шиг сонсогдох шиг үнэхээр бас нэг тийм одоо юу гэдэг юм те уран бүтээлийн нэг сайхан тийм нэг ирч хүч цэнийг авах шиг надад болдог энэ дуу дуулахаар. Сайхан дуу хүний сэтгэл зүрхийг хөглөө зогсохгүй мартагдсан нандин дурсамжийг сэргээдэг бол дууг төрүүлсэн уран бүтээлчид олон сайхан сэтгэгдлийг уран бүтээлээсээ авч ард түмэндээ дуурсагдан үлддэг. Миний зүрхэнд чи болоо мартан холдохын зовсонгүй миний зүдэнд чи. Зарим нь бол одоо тэгээд тэр зүүд бол үнэхээр гоё дуу шүү дээ. Миний хувьд бол зүүд үнэхээр гоё дуу. Би одоо ч гэсэн одоо юм дээр биччихэл тэгэл бичсэн тэрийг бас сонсч байдаг байхгүй юу. Энэ дуу бол тухайн үеийн рок pop урлагт одоо Энкойр ахын авчирсан маш том шинэлэг том бүтээл байлаа. Миний сайн доонуудын нэг гэж. Миний зохиосон доонууд дотроос шүү дээ. Энэ дундаа би бол агуу одоо хайртай. Тэдгээр сайхан дуу хуучны сайхан дурсамжийг чинь санагдуулсан байх. Дуу төрсөн түүх нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтэд та бүхэнд доор хаяг ирүүлээрэй. Баярлалаа.